Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Сяохун. Жижиг хотын хавар. 1-р хэсэг. 3-р сар гарахад цаг наашлан газар дэлхийн ногоорч хаашаа л харна намин ногоон өнгөөр нүд булаан сэтгэл бүлээ цүүлдэг билээ. Хөрс цоолон цохисан ялах ногооны үзүүрт өрийн нэмгэн хальс үзэгдэнэ. Бяцхан үрээс соёолсон өвс ям хэртэй урган байж сая хөрсөн дээр ил гарна. Өвхөрчин хүүхдүүд ханы ёроолд хэртэй хагархай ваарын хэлтрхийг түүж яваад өвс цохисныг олж хармагц. Ээжээ, өвс гарчхаж химэн баяртай дуу алдахад ээж нь наран эвэр газар ургаа байлгүй дээ гэж хариулв. Хүүхдүүд хөл доор нөнхрөх жижиг цагаан чулуутай эндүрэм бөөрөнхий үрийг төөнө. Баг байхай соёолж хэрээнүүд улаангар тойрон эргэлдэнэ. Цагаагаар дулаарч өдөр уртсхийн хэрээр амьдрал сэргэж салхины аясаар хаяагүй хийсэх өнгөрөөл хамар аманд орхон энэ үхэнд. Ногооны үнэр малын өдөгтэй холилдон сэнгэнэн. Тэртээ холоос завны ёроолыг чулуугаар дондон цогхон дуулдана. Голын мэс хайлж цөнгөө төрнө. Хэрээнүүд загас жараахай мэлхий хаан мөсөн дээр сууна. Намрын адагсарч энэ мэт дулаан байдаг. Хүүтний эрч бүрэн мөсөн хараагүй ч хэдэн өдөр тун дулаахан байлаа. Хаврын сар хангай дэлхийг сэргээжээ. Хотоор нэг өнгөрөөл хийсэж гудамж талбайн булан тохойд боогнон. Хавар болж хүмүүсийн сэтгэл тэнийгээд ямар нэг үйл явдлыг догтлон хүлээн. Чөлөөлөгдөх өдөр хаяан дэрснийг хаврын сэвшээ салхи ахин дахин сануулгах шиг. Нагц ихч маань үеэл ахад минь дурлаж ивлээ. Нагц гэдэг ойрын хамаатанч гэлээ. Энэ ихч миний өргөсөн ээжийн охин болохоор бид хоёр цусан төрөл биш. Ээж маань бас өргөмөл гэж бодохоор бүрч холдоод явчихна. Эгч ээжтэй илүү ойр дотно боловч үнэндээ садан төрлийн холбоогүй. Эмээ цүй ихчийг төрүүлээд бэлэвсэрсэн хойноо өвөөтэй суусан. Цүй ихч өөрөөсөө 2 насаар бага охин дүүтэй. Дүүн 17-8-тай гэж бодоход эгч 18-9-тэй гэсэн үг. Эгчийг хөөхөн гэж хэлмгүй ч нүдэнд дулаахан, намуун дөлгөөн замтай, дуу цөөтэй. Энэ тор идэхтэй хүртэл жимсээ хайрлах мэт зөөлөн барина. Араас нь хүн дуудвал даруй зогсоод эргэж харна. Хоол идэж байхад нь минь мэдвэл аягс хавхаа тавиад амаа жимийнх нь юу хэлэхээ мэдэхгүй барьцаалдвуу гэлтэй. Харин цүй ихчийн дүү нэр нь хэн блэ дээ мартаж орхиж. Дуу шүүхтэй бүдүүн баарагдуу замтай ихчээсээ өөр. Зах дээр алаг ирээн улаан шар гүйр ямар лөнгийн давуу байна аваад тэрлэг хийгээд өмсчихнө. Шин тэрлэгтэй болоод ах дүүсийнхэрээ орно. Яасан гоё болчихоо вэ гэж магтахад яг ийм тэрлэг бас нэгийг хийгээд эгчд өгчихсөн гэж хариулна. Өвөөгийн очиход тоглохмоор үе тэнгийн охин хүүхэд байхгүй учраас намайг очих тоолн димээ цүй ихчийг хань бол гэж дууддагсан. Эгч өвөөгийн арын хашаанд суудаг болохоор чанхан дуудахад сонсчихно. Өвөө эгч хоёрын хашаа залгаа боловч хаалга нь нөгөө гудам руу харсан. Эгч гудамж тойрч байж өвөөгийн дорно. Эмээс эгч хашааны завсраар надтай мэд мэдээд хашаанаасаа гарч өвөөгийн хашааны хаалгаар орж ирнэ. Намайг сургууль сурдаг учраас цүй ихч их л сайн. Өөрөө сургууль сураагүй тул намайг мэдлэгтэй гэж бодсондоо элдвийг асууж зөвлөнө. Өвөөгийн тонвол цуг хонно. Бид хоёр шөн дөл болтол ярьдагч сэтгэл ханахгүй нойр хулжина. Ховц хунар өнг маягийн тухай ярьж байгаад гудамжаар хурдан алхвал дээр үү, удаан алхвал дээр үү, худалдаж авсан өсний хатгуур нь ямар байна гэд элдвийг хөөрнөн. Жижиг хотоосоо гарч үзээгүй бид хоёр 15 жилийн өмнө ийн ярилцаж байлаа. Манай хотын эмэгтэйчүүд хөх, ногоон, шар, эрээн, өнгийн альчуур зүүдэгч ихэвчлэн чавгын улаан өнгөтэй альчуур зүүнэ. Улаан альчууртай нь дэгжин хувцалсанд тооцно. Цүй ихч дүүн би манай ангийнхан бүгд альчууртай.
Тэр байтугай донж маяг хөөгöd байдгүй эмээ хүртэл мөрөн дээрээ альчуур тохно. Гэхдээ эмээгийн альчуур улаан биш хөхөнгөтэй. Нас тогтсон болохоор залуус шиг загвар хөөхгүй. Тэр үед мөн хамбан үдээстэй гутал дэлгэрч цүй ихчийн дүү тийм гутал авч угалсан юмдаг. Юмны чанар мэдэхгүй болохоор бусдыг дуурайж авсан нь тэр. Дүү нь угаасаа тиймэрхүү зантай л да. Үдээстэй гутлаа авчирч өмсөөд нааш цааш хэд алхтал дээр нь тогтоосон ноосон бөмбөлөг хөврөөд салж унах нэ. Гутал нь час улаан өнгөтэй болохоор ноосон бөмбөлөг эгээтэл чавх шиг харагдана. Тэгэхэд бид хэд өмсвүүгүй юу салжихдаг яасан муу гутал вэ гэд хөхрөлдсөнсөн. Харин цүй ихч тийм гутал авсангүй. Эгч ер нь тэр бүр шин юм аваад байдаггүй. Үдээстэй гутал таалагдж байсан ч түүнийг хэлсэнгүй. Шин содон юмыг олноороо хэрглэж эхэлсэн хойно л сая авдаг зантай. Нэг шөнө ийм гутал ямар вэ гэж надаас асуухад гоё юм билээ. Манай ангийнхан авсан байна үлээ гэж хэлсний маргааш надтай хамт зээлээр явсан юм. Тэгэхдээ юу авахаа хэлсэнгүй. Гутлын лангуунаас өөр гутал үзэж эцэст нь үдээстэй гутал бий юу гэж асуув. Хэд хэдэн мухалгаар орсон ч үдээстэй гутал байсангүй. Худалдаачид манайд бүх төрлийн гутал бий шүү гэж ам гаргахч үдээстэй гутал олдсонгүй. Игчээ өөр газар байгаа байлгүй дээ. Битгий санаа зов гэд бид хоёр морин тэргэнд суугаад төв гудамжинд гарлаа. Ингээд эхний мухалгийн дэргэд бууж морин тэргээ явуулаад дэлгүүр хийсв. Манай хотын дэлбэгч нар хүлээлгийн хөлс авалгүй үйлчлүүлэгчээ гарч иртэл нь хүлээдэг болохоор бид хоёр зориуд явуулсан юм. Том хотод бол дэлбэгч үйлчлүүлэгчээ хүлээж зогсдгүй байх л да. Үдээстэй гутал авахаар явсан ч түүнийг олсонгүй. Элдэв дээдийн хэрэгтэй хэрэггүй юм авчихжээ. Эхний мухлагт ороод үдээстэй гутал асуудал байсангүйд торго дурдан нийлэг хувц үзв. Ээж шиг орны даавуу хөвөнтэй хөрмхийх даавуу шаавуу сонирхсангүй. Ээжүүд сар гаруй дэлгүүр хоршоогоор яваагүй бол нэг дэлгүүрт ороод хямд төсөр юм харагдвал заавал авч байж санаа намардаг шүү дээ. Зуны хувцс хийх алаг ирээн даавуу хямд байвал өвөл байсан ч хэрэг болно гэд авчихна. Гэтэл залуус бид адилгүй. Өдөр бүр дэлгүүрээр орж содон сайхан юм ирсэн хэсгийг үзээд хэрэгтэй бол үнтэйч байсан хамаагүй авна. Тэр өдөр бид хоёр улаан хар ногоон уцаар хээлсэн уртхан сүлжээсэн эмжээр худалдаж авсан ч ямар хувцс эмчхээ мэдэхгүй байлаа. Хувцас эмжих гэсэндээ ч биш. Гоёмсог юм авах хүсэлдээ дийлдэн авсан гэхүү дээ. Хоёулаа ярилцаар инхүү нэг дэлгүүрээс гарч нөгөө дэлгүүрт орохдоо таарлцсан танилуудаа эмжээрээ сонирхолов. Сайхан юм гэж магтах нэг нь байхад дэми юм авлаа гэхэн таарахтуул эмжээрээ далд хийгээд алтан шаргал уцаар хээлсэн улаан тарилыг хийх гэж байгаа юм. Үүгээр эмжин. Харин энэ улааныг хүнд бэлэглэн гэж амын таглав. Манайх шиг жижиг хот дэлгүүр хоршоо цөөтэй. Тиймдээч ирж хайсан үдээстэй гутлаа олсонгүй дээ. Ороогүй 2-3 дэлгүүр үлдсэнд сэтгэл гондоо байлаа. Үлдсэн 2-3 дэлгүүр нь жижиг бараа таваар цөөтэй. Тэр бүр ороод байдгүй болохоор бидний хайсан үдээстэй гутал байхгүй лав. Нэг жижиг дэлгүүрт орвол дэндүү жижиг, дэндүү том өмсгөлтэй, өнг муутай 3-4 гутал байна. Цүй ихчийг авчихъя гэхэд нь ийм өнгөтэйг авч яах нь танд таалагдахгүй байгаа үсттэй гэсээр тэндээс гарч харилаа. Гэтэл 2 хоногийн дараа цүй ихч ахаад дэлгүүр орж гутал авъя гэдэг юм байна. Ямар ч байсан үдээстэй гуталтай болохоор шийджээ. Тэр өдөр цас бударч байсан ч хоёул морин тэрэг хөлслөөд гутал авахаар гарлаа. Морин тэрэгэнд суугаад нэхийн нөмрөв. Дэлбэгч морио ташуурдан дуу аялан ухс хийхэд салхи хэсгэрч цас нүүрнүүдгүй шуурна. Эргэн тойрон цав цагаан. Игчийг хурдхан гутлаа аваасай харих юмсан гэж бодно. Хотын гудамж талбай хөнгүү шахам хөл хөдөлгөөнгүү намуухан дүнсийн. Хэд хэдэн дэлгүүрээр орж үдээстэй гутал ирсэн эсхийг асуув. Эгч ганц 2 дэлгүүрээр орлоггүй, алгасахгүй, сэтгэлд нь таарсан гутал олдоосой гэж залбирлаа. Айл хөл болсон хотын гудмаар бид хоёрын суусан морин тэргэл салхи татуулж явлаа. Одлгүй шуурга ширүүсэж,
хүн харж үзэгдэхэ байгаад нар жаргаж бүрэнхий болсон ч гутлаа олсонгүй. Цүй ихч цөхөрсөн янзтай олдохгүй нь бололтой гэд санаа алдахад хэлэх үг олдсонгүй. Өөрийн ирэхгүй нулимс унгав. 2 дугаар хэсэг. Цүй ихч байсхийгээд л манайд ирж хэд хондог болов. Дүүн сүй тавьсан тул өргөсөн ээж маань эгчийг ганцаараа уйдна гэд дууддаг байлаа. Жар гарсан өвөө эмээ хоёроос өөр түшиж тулах хонгүй эгчийн хувьд дүүтэйгээ тийм ч ойр дотно биш. Үеэл дүүтэй ч тэрэн дуу муутай хар бараан хувц өмсөж өдөржин ээжигээ дагна. Ээж нь хувц угаавал хувц угааж уйлвал дагаад уйлна. Ээж нь өөд болсон хань ижлээ санаад нулимс унагдгүү эсвэл амьдрал ахуудаа гутраад уйлдгүү мэдэхгүй юм да. Тэр хоёрын ээж төрсөн эгч дүүс боловч амьдрал ахуй нь тэнгэр газар шиг ялгаатай. Цүү эгчийнх хүний нүдэнд бэлтээ харагддаг бол үеэлийнх нь тосгоны тараачныхаас ялгадах юмгүй. Тиймд ээж тэрөө эгч манайд ирэх нь элбэг. Дүүн сүй тавиад жилийн дараа хадамд гарлаа. Тэр жил дүүн инженээсээ цүй эгчтэй хуваалцсан юм. Манай хотод урд өмнө нь гадаадын мөнгөн дэвсгэрт хэрглэж байсангүй. Гуансын пүүснээс гаргасан 100,000-ийн дэвсгэртээр гүйлгээ хийдэг байлаа. Дүүгийнх нь инжинд 90,000 зоос өгсөн тул дүүн гинтхэн жигтэйхэн өгөөмөр болж өдөр бүр дэлгүүр орж таалагдсан болгоноо худалж авсаар үсний хатгуур, утас, эмэг, цаг тэргүүтээ олон төрлийн гоёлтой болов. Сүй тавьснасаа хойш эгчтэйгээ гарахтаа морин тэрэгний хөлсөө өөрөө төлөх болжээ. Эгчин төлнө гэхэд загнах нь холгүй ёр халгаахгүй шүү. Дүүн сүй тавьсанд цүй эгч атаархаж байсан удаагүй. Ирээдүйн хүргэнээ хараад царай зүсээр гавихгүй, өндөр нуруутай, хөх тэрлэгтэй, нэг харахад худалдаачин шиг, нөгөө харахад шиншин шиг тийм залуу эхнэр авахад эртэтсэн шиг санагдсан гэж үлээ. Дүүн сүй тавьснасаа хойш нилээн биелэгжүү болсон ч цүй эгч элдвийг сансангүй. Дүүгээ хадамд гарахаас өмнө эмэгтэй хүний хувьд сүй тавих нь амин чухал асуудал гэж ч бодож байгаагүй гэдэг. Гэлээч дүүгээ сүй тавьснаас хойш баггүй ганцаардаж гунигэлдэг болжээ. Эхэр юм шиг салдгүй байсан дүүн биеэ даасанд тэгээ биз. Өвөөч үүнийг гадарлаад эгчийг өрөвдөн. Ингээд дүүгээ явсны дараа ээжиндээ нүүж ороод манайд хэд хоногоор ирдэг болсон юм. Цүй ихч их хэрсв. Хэдэн жилийн өмнөөс хятад дэлгэрсэн төгөлдөр хууртай төстэй Японы таашо хэмээх даралт хөгжим тоглож лемб бишгүүр үлээн. Гэхдээ таашо дарах нь ховор. Манайд байхад авга маань оройн хоолны дараа лемб бишгүүр таашо баян хур тоглодог байлаа. Тэр үед бидэнд Европ хөгжмийн зэмсэг байсангүй. Цүй ихч бидэнтэй нийлж хөгжилдөхөд бид дор бүрнээ илүү сайн тоглох гэж хичээнэ. 10 настай дүү маань хөөрсөндөө толгоогоо сэжин аман хуураа тоглоход ямар ая тоглоод байгаа нь ялгагдахгүй. Дүүгийн хувьд хөгжилдөж цэнгэх нь л чухал байлаа. Баян хуур татахтаач түүнийг дагаж товчлуураа учир зүггүй балбан хуураа хамаагүй татна. Тэргүүлэгч цэцгийн тухай дуу тоглож байсан ч сүүлдээ ямар ая тоглож байгааг нь мэдэгдэхэ байгаад бүгд ядарсандаа инээлтэн суулаа. Цонхоор харвал дөнгөж хөлд орсон баг дүү маань эвдэрхий баян хуур үүрээд ирж байна. Тэр баян хуур дуугардаг болохоор бид балчир дүүгээ өхөөрдөн инээв. Авга ахын хүү манай үеэл ах төгөлдөр хуур тун сайн тоглохын зэрэгцээ лэмб үлээн. Чи нэг тоглооч гэд лэмбэ цүй ихчд өгөхөд эгч хариу хэлсэнгүй. Сууж байснаа босоод өрөө рүүгээ гүйчихсэнд ахараас нь харсаар хоцорч билээ. 3 дугаар хэсэг. Цүй ихч манай дээрээд надтай хамт миний өрөөнд хондог байлаа. Сартай шөнө өрөөнд гэрэлтэй. Игчтэй хоёул дахиад онгодож үүр цайтал ярихад шүн дэндүү богин санагдана. Ингээд дахиад онгодоход үүр цайхан унти гэд хэвтэнэ. Нэгэнтээ игч эргэж харвуу үгүй юу? Хүн ер нь эрт гэрлэх дэмий гэж үнэн үү? Эмэгтэй хүний хувьд эрт нөхөрт гарах тохиромжгүй юу? Гэж асуухад би ялимгүй гайхаж билээ. Эгч бид хоёр элдвийг ярьдагч энэ талаар ярилцаж байсангүй. Эмэгтэйчүүд болохоор хувцс хунар,
гутал, цүнх, өнгө маяг, малгай альчуурын тухай л ярилцсан. Ийм тийм хувцс таалагдсангүй ч гэж хэлэлцэн. Заримдаа цүй ихчийн дүүгийн хадмуудын тухай эсвэл хамаатны хэн нэгэн сүй тавьсан, гэрэлсэн, тэр тэгсэн, ингэсэн гэд хөөрөлдөнө. Тэгэхэд манай хотод Европ маягийн хэд хэдэн бага сургууль нээгдсэн ч их дээд сургуульгүй байлаа. Хөвгүүдийн ганцхан дунд сургууль байсан нь бидний ярианы сэдэв болох нь элбэг. Өвөө эмээ, ах эгч нар маань бүгд дунд сургуулийнхныг сонирхоно. Хөвгүүдийн омод цамц, өмднийхөө шуумгийг шуусан байр байдал, good morning хэмээн англиар мэдчилж, дада гэж орсоор хариу хэлэх нь чехэнд тун содон сонсогддогсон. Хамгийн хачирхалтай нь тэд бүсгүй хүнээс ёр ижид зовхгүйд хотынхан жигтэйхэн дургүй, ёсоо алдсан гэцгэн. Урд бол сурагч хөвгүүд бүсгүй хүнийг хармагцаа улсхийн нүрээ буруулдаг байлаа шүү дээ. Харин манайх хэрэндэл орчин үйдсэн айл байлаа. Аваагах үеэл хоёр маань Бээжин харбинд суралцаж нүднээсэн. Тэнд охид хөвгүүд хамтдаа сурдаг гэж ярихад тун жигтэй санагдаж эсэргүү явдал мэт төсөөлөгдөнө. Аваагах маань ангийнхан охидтой уй загтлаар харилцдаг байсанд бид юм хэлэхгүй. Ах угаасаа олны дунд нэр хүндтэй. Түүнээс гадна аав маань комендант дэлсэж хувьсгалын үйл хэрэгт зүтгэж явсны учраа манайхан сэхэлэг давхархад багтана. Бусад айлыг бодвол харьцангуй чөлөөтэй. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахдаа хаврын тэргүүн сарын шинийн 15-ны Дэнлүүний баяр тэмдэглэхдээ эрэмээрээ ялгарахгүй цугтаа хөгжилдөнө. Манайх теннисний талбайтай, олуулаа цуглаж теннис тоглох дуртай. Гэвч энэ тухай өгүүлэхээ азнаад цүй ихчийн тухай ярив. Цүй ихч хөвгүүдийн сургууль сурдаг залуусын тухай сайн мэднэ. Тэдгээр залуусын зарим нь гэрлээд хараагүй бол зарим нь эхнэр авсан ч номын өргөөнөөсөө цухахгүй эхнэр нь өрөөндөө гансран суудаг гин. Эр хүн эрдэм номд хэтэрхий шамдвал эм хүнийг тоохоо болдогч гин. Бичиг үсэг мэдэхгүй эмэгтэй хүнийг үздэггүй л гин. Эртнээс нааш эцэг эх нь өр хүүхдийнхээ амьдралыг чиглүүлж хинтээ суй тавьж гэрлэхийг шийддэг нь үнэндээ өр хүүхдийн эрх чөлөөг боогдуулж байна гэж тэр залуус ярилцдагч өөрөөсөө эхнэр аваад үл тоох нь ямар учиртай вэ? Ном уншсаар байгаад толгой нэрэгчгсэн босуу гэдгсэн. Заримдаа ингэж бодохоор сургууль сурахгүй байх нь дээр ч юм уу гэхтэн би юу гэж дээ? Манайхан эрэмгүй бүгд сургууль сурсан тэглээгээд мууц юм ёраалга гэж хариулна. Аваг ахыхан ч бүгд сургууль соёлоор дамжсан тул эгч манайхныг ихэд хүндлэнэ. Ингээд дүүгээ нөхөрт гарсны дараа төдөөдөлгүй цүй ихч суй тавьсан юм. Сүйт залууг нь би өвөөгөнд нэг харсан удаатай. Биеэр жижиг, намхан нуруутай, хөх тэрлэгтэй, хараг хөрөмтэй, дэлбэгчийг шиг малгайтай залуу. Эгч бас түүнийг харсан боловч ирээдүйн нөхрөө гэж мэдээгүй. Хаанаас ирсэн гийчийн болдоо л гэж бодоод өнгөрсөн төдий. Эмээ намайг дуудаж эгчийн ирээдүйн нөхөр гэж сэмхээлсэн л дээ. Суй тавиад цүй эгч мөнгөтэй болов. Нөхрийнх нь ар гэр дүүгийнх нь хадмынхаас хавьгүй илүү боломжтой чинэлэг юмсанж. Хадам ээж нь бэлэвсэрсэн ганц хүүтэй. Тэр нь 17-тай тосгоны хувийн сургуульд ном үзсэн. Цүй эгчийн ээж намхан гэж голоод яах вэ? Царайны сайхнаар цай сүлэх биш. Тэгээд ч хэдэн жилийн дараа өсөж том болоод чамтай чадсан болно. Ахуй амьдрал тэгш сайхан байх нь л хамгаас чухал гэж охиноо аргадна. Энжинд нь 100 гаруй мянган зоос өгснийг эмээ эгчэд өгсөн бөгөөд тэд хүүхдүүдээ 3 жилийн дараа гэрлүүлнэ гэж ярилцаж тохирсон юмсанж. Ийхүү эгч мөнгөтэй болж шин юм ирмэгц авдаг боллоо. Тэр жилийн 100 мөнгөлөг саарлангтай урт цамц дэлгэрч тийм загварын цамц эгчэд тун сайхан зогсон тул нэлээд хэдийг аваад гадуур 2 удаа өмсмөгцөөл гэртээ өмсөж ахаад шинийг авчихна. Унжсан аймаг модонд орсонд эгч улаан ногоон чулуун унжлагтай 2 ч аймаг авлаа. Тэгэхэд ээж 2 аймагтай би ганцхан аймагтай байсансан. Удалгүй өндөр өсгийд дэлгэрч манай хотынхан тэгтлээ хөмсөхгүй ээж цүй ихч 2 л ийм гуталтай. Гэхдээ ээж мөнгөтөөдөө ийм гутал авсангүй. Шин содон юм гэж сонирхож авсан. Цүй ихч анх удаа өндөр өсгийд өмсөд тогтож чадахгүй байсан ч маргааш нь дасаад
2 хоногийн дараа гүйж чаддаг боллоо. Өндөр өсгийтэй гутал эгчид сайхан зохино. Бид хаяа теннис тоглоно. Эгч теннис тоглохдоо тааруу. Цагаан шугам дээр зогссон бол тэр жигтэй зогсоод хөдлөхгүй. Заримдаа цохиураа бариад юу ч юм бэ харж зогсно. Бид тоглож дуусаад тарахад ганцаараа үлдээд алсыг ширтгэн би. Нэг удаа цүй эгчтэй хамт ээжийн хамаатны хорим хийж байгаа айлд очлоо. Өргөмөл ээж маань манж үндэстэн ёс заншлаа ихээхэн дээдэлдэг. Хорим найр хийвэл эмэгтэй садан төрөл нь бүгд оролцох учиртай. Эмэгтэйчүүд нь цэцэг шиг гойж годоод ирнэ. Эсвэл тэр үед би хүүхэд байсан болохоор эмэгтэйчүүдийн эрээн алга гоёлыг хараад тэгж сансноо бүүмэд. Ямар тач эргэж санахад тэр бүсгүйчүүд Европ маягийн үдшилтэд оролцож байгаа юм шиг урт торгон нөмрөхтэй байсан мэт. Нөмрөг нь их урт, ихэвчлэн тод улаан өнгөтэйч үзмэн ягаан бас байна. Дээрээ янхва, сарнай, цэгцүүхий тэргүүтэй чамин хээтэй. Бүгд нүрээ ангисгдэж уруулаа улаанаар бодно. Зочид ирмэгц эгнэж зогсоод угтана. Миний хувьд наг цэгч нар гэсэн үг. Цүйгч тэднийг сайн таньдаг. Бэргэн гэж дуудана. Баг байхад ийм бүсгүйчүүдийг улаан цаасаар хайчилдагсан. Надад бол тэд бүгд адилхан урд нөмрөхтэй, улаан уруултай, цасан цагаан нүүртэй харагдана. Тэр өдөр цүйгч гэрт төрүүлж ороод том толны дэргэд суусанд бүгд түүнийг шохоорхон ажиглав. Эгч урд урдынхаас нэг л өөр үзэсгэлэнтэй болсонд гайхаа бизээ. Эгчийг дэлбээгэнээс нь цэцэг шиг л сайхан харагдаж байна гэсэн юмдаг. Тэр өдөр эгч хадамд гараад өмсөхөөр бэлдсэн алтан уцаар хээлсэн хөх торгон тэрлэг өмсснөө олонд гайхуулан дотор таслахаанд явж орлоо. Гэтэл дотор тасалгаа нь шинэ хүргэн бэрийн өрөө байсныг мэдсэнгүй. Эмэгтэйчүүд цүй ингэтлээ яарах хэрэг юм? Эрэх жил чийч гисэн ийм таслахаатай болно хэмээн хөгжөлдөв. Найрын үеэр хүмүүс цүй эгчид нүд унахсаар эгч савхаа бариад тэдний өдөөс мөшөөж суулаа. Эмэгтэйчүүд түүнд атаархсан нь лавтай. 4-р хэсэг. Нэг жилийн өвөл шинэ жилийн баярын дараахан цүй эгч манайд ирлээ. Тэгэхэд мөн авга ахын хүү Үеэл маань манайд байж таарав. Үеэл ах харнуудтай, шулуун хамартай, үс зүс нуруу туруу сайтай. Манайхан даал сайхан залуу. Өвлийн амралтаараа манайд ирсэн юм. Хэд хоноод хичээл орохоор нь Харбийн дахь сургууль руугаа явна. Арай болж бид хэд хөгжим тоглож дуулж хуурдав. Алуула хөгжилтөхөд ээж тогооч 2 хүртэл ирж сонирхно. Зочны өрөөнд цуглж дуулалдах нь хөршүүдийн чихэнд бас хүрсэн биз. Маргааш нь тэд "Өчигдөр танайхан найр хийв үү?" гэд орж ирэхэд "Ах ирээд дуулж хуурдлаа" гэж билээ. Тэр хідэн өдөр манайх хөл ихтэй. Хэд хоноод шинийн 15-ны дэнлүүний баяр болж эрэм гэлтгүй хамтдаа баярлаж авга ах маань ах эгч дүү нийлсэн бид хэдийг дагуулan сартай шөнөөр гадагшаа гарав. Зам гулгаа ихтэй энд тэндгүй аваас хүмүүс. Эрчүүд том алхасаар эмэгтэйчүүд бид ард нь хоцороход эргэж хараад "Залуу хүмүүс байж хөдөлж ядаад байх юм" гэд инээлдэнэ. Цүй ихч бид хэд нэгнээ бараадаж хөдөлцөн явсан ч байн халтарч унана. Эцэст нь ах ирж биднийг нэг нэгээр нь өргөж явлаа. Удалгүй төв талбайд хөрвөл хаа сайгүй дэнлүү барьсан улс холхино. Зарим нь барын баг зөөж лууд дэнлүүтэй бүжиг бүжинэ. Гудамж талбай гэрэлгээтэй хөл хөдөлгөөн ихтэй. Манай хотоос илүү баяр цэнгэлтэй газар үгүй мэт. Дэлгүүрийн үүдэнд бамбар асаасан нь холоос далдуу модны орой шатаж буй мэт үзэгдэж орчныг гийгүүлнэ. Хэдүүл аавын найзын дэлгүүрт явж ортол цай цүү жимс жигнэмгээр дайлав. Гадаа бөмбөр нүтхийг сонсоод гарвал өдий төдий хүн ярьж явна. Зүс үтсэн улсаас гадна Харбийн цурдаг ховгуудж байна. Ах бид хоёр Харбийн цурдаг учраас тэднийг сайн танина. Ховгууд авга ахтай мэд мэдэн ахтай үг солив. Тэдний хувьд хоттоо нэр хүндтэй манайхантай ойр дотн байх хүсэлтэй нь хараажийн илт. Улмаар хоёр нь биднийг дагаж манайд ирлээ. Том хотод сурдаг гэсэндээ Европ малгай, хувцс, өвдгөө хөрсөн дэгжин хөрөм, цэцгэн хээтэй торгон ороолттой. Энэ байдал нь цүй ихчид их л таалагдсан шинжтэй.
Ах мөн тийм хувцтай тул эгчд таалагдсан мэдээж ахыг туж ширтээстэй. Цүй эгч үсээн ямбайлан удаан самандаг. Тиймдээч тэрв хитэнтэй дуудуулж байж өглөөний унд уухаар бууж ирнэ. 16-ны өглөө эгч бодолд дарагдан үсээ самнад суув. Аваг ах 50 гарсан ч жавхаалаг баатар ирийн төрхтэй. Бидэнд шүлэг найраг дуу хуур зааж өгөх дуртай. Цүй эгчд тун сайн хандна. Эгчийг хэд дуудсан ч өрөөнөөс гарч ирсэнгүй. Линда юутай зөөрлөхэд бид тэсгэлгүй инээд алдвал эгч гарч ирээд юу болоод инээлдэв гэж асуусан ч бид хариу хэлсэнгүй. Хэлэхгүй бол би хоол идэхгүй шүү. Намайг бичиг үсэхгүй болохоор та хэд шоолоо биз гэсэн дах хэргийн учрыг тайлж хэлсэн юм. Аваг нилээн халсан тул өрөөндөө орлоо. Тэр явдлаас хойш цүй эгч бичиг үсэг сурахаар сэтгэл шулуутсан билээ. Гэлээч хэдийн 20 хүрсэн тул хаан сурах билээ. Бага сургуульд оролтой биш. Дунд сургуульд орлоо гэхэд үсэг мэдэхгүй хэцүүднэ. Тиймээс анайл манайд үлдлээ. Бид хэд оройдоо урдын адил авагах, уяалах, ээжийн хамт дуу хуурх өгжөөн. Миний мэдхийн цүй эгч уяалах хоёр жирийн харилцаатай байлаа. Гэхдээ ахыг юм ярихад эгч биднээс илүү анхааралтай сонсно. Биднээс хэдэн насаар эгч болохоор тэрөө ахтай илүү ойр. Ахч эгчийг хүндэлж түүнтэй ярилцахдаа өөрийгөө цэнэнэ. Эгч манай зочин болохоор тэр визээ. Гэтэл нэг оройн хоолны дараа ах эгч хоёр байдгүй. Оройдоо бид дуулж хуурддаг заншилтайч тэр өдөр авгах эзгүй байсан тул биднийг цуглуулах хүнгүй. Хоолоо идээд тарав. Би дүүтэйгээ даам тоглох санаатай дуудсан ч байдгүй. Ганцаараа зочны өрөөнд төгөлдөр хуур дарж хэсэг суугаад хөгжмөө хаатал арын өрөөнөөс эсвэл миний өрөөнөөс чимээ гарах шиг. Цүй эгч үзгэж санаад дуудвал хариу алга. Өрөөндөө ортол ах эгч хоёр байж байна. Намайг орж ирнэ гэж санаагүй бол та. Хэдүүлээ гарыг даам тоглох уу гэж бовтнаад өрөөнөөс гарав. Ингээд ахтай даам нууж хэд дараалан хожлоо. Урд нь үргэлж хожигддаг байсан болохоор баггүй хөөрсөн юмдаг. Удалгүй өвлийн амралт өндөрлж хичээл ороход би харбин руу буцлаа. Гэсэн ч ах харбинд ирсэнгүй. Өнгөрсөн улирлын дундуур өвдөж эмнэлэгт хэвдсэн тул аваг ах 2 сарын чөлөө авч гэртээ амар гэжээ. Би хичээлдээ орсон болохоор тэр үед гэрт юу болсныг мэдээгүй юм. Энэ бүхнийг ах ээж хоёр надад ярьж өгсөн билээ. Намайг явсны дараа цүй эгч манайд үлджээ. Ээж эгчийг сүй тавихаас өмнө нэг эвгүй явдал болсон тухай ярьсан юм. Үеэлтэй чацуу нэг сургууль сурдаг манай хамаатны нэг залуу манайхаар ирж байсан ч цүй эгч түүнийг танихгүй. Эмээ эгчийг сөйлөх гэсэн ч тэдний нэг настан ахиж хүнтэй суусан бэлэвсэн эхнэрийн хүүхэд заяа муутай байж мэднэ хэрэггүй хэмээн дургуйлгчээ. Эгч маанч энэ тухай мэдэж байлаа. 5 дугаар хэсэг. Цүй эгч сүй тавиад нэг л мэтгэд 3 жил болж хадмынх нь хорим хийх цагт өгснийг сануулв. Эгч энэ тухай дуулаад өвдсөн ч ээж нь хоримын бэлтгэл хийхээр түүнийг дагуулж харбин оржээ. Хоримын бэлтгэлээ базаахт нь ахын ангийн залуус тусалж таарав. Тэр хоёр харбин дах гадаадын иргэд олноороо суудаг Цэнзяганд буужээ. Тэнд байрлах ховгүүдийн дотуур байр дулааны шухамд холбогдсон цагаан ортой. Цүй эгч ахын өгсөн захидлыг тэдэнд үзүүлсэнд ховгүүд түүнийг эмэгтэй оюутан хэмээн санаж Оросууд эмэгтэйчүүдээ хүндэлдгийн адил хүндэлж хоол ундаар дайлаад кино ший үзүүлэн морин тэргэнд суухта эгчийг төрүүлж суулган буухта түшиж буулгаад хөрмийн өмсгүүлж байсанд эгчийн хувьд хамгийн жаргалтай үе нь болсон бизээ. Тиймдээч их сургуульд элсэж оюутан болвол эмэгтэй хүнийг хүндэлж сурдгийм байна гэж бодоод хүнтэй суухыг хүссэнгүй. Харбинаас эргэж ирэхэд нь ээж нь ганцаараа байхаар манайд бай гэжээ. Цүй эгчийн ээж түүнийг гэрлэх хүсэлгүй байгааг нь мэдсэн гэдэг. Хорим найрын гоёлоо авахгүй удаад байсанд манайд ирж гэрээдээ оч гэжээ. Залуус сануулж байхгүй болохгүй гэж бодсон нь мэдээж. Товлсон өдөр улам ойрцоор хаяанд иржээ. Гэтэл эгч харихыг хүссэнгүй. Хүнтэй суух биш харин сургууль сурахыг хүсэж байгаагаа шулуухан хэлжгэв.
Эмээ эхлээд чихэндээ итгэсэнгүй. Эгч эрдэм ном сурахыг зөвшөөрөхгүй л бол яадагч байсан хүнтэй суухгүй гэдгээ нийн угуу өгүүлсэнд эмээ жигтэйхэн айсан гэдэг. Ингээд арга буюу эгчийн үгийг дагаж гэрийн багш авч хоосон тасалгаандаа ширээ сандал тавиад номын өргөө болгон хөршийн хідэн бүсгүй хамт бичиг үсэг заалгажээ. Цүй эгч өдөртөө хичээлдээ явж оройдоо эмээгийн тонно. Гэтэл хэд хоноо таниалгаж уруу дорой царайлсанд ээж нь яав ив манайд очиж сэтгэлээ сэргээх юм уу гэж асуухад эгч толгойс ихсрээд дуугарсангүй. Хэд хоногийн дараа ээж тэднийд очиход эгчийн царай цонхгор гундуу байсан ажээ. Эмээ тэр хоёр эгчийг хичээл ном гисээр ядраа визээ гэж сансан гэдэг. Тэгээд бүсгүй хүн хадамд гарсан хойноо өнгө засаж махалдгийм гэж ярилцаад өнгөрчээ. Эгч ч мөн толгой дохиод инээсэнд тэр хоёр муу юм сансангүй. Ээж манайд очоорой гэсэн ч эгч очсонгүй. Ах эмээ гэргэх нэрээр 2 удаа тэднийхээр оржээ. Тэгэхдээ даам тоглоод явсан аж. Эгч түүнээс хойш удалгүй орноосоо босож чадахгүй болсонд хадам нь даруй бэрээ болгоно гэж зүтгэхэд эгчийн бие уламд ордож хадмын таланж хормоо яарвчлуулав. Бүсгүй хүн хормынхаа өмнөхөн өвдвөл хормын ёсыг даруй гүйцэтгэдэг дом бий. Гэсэн ч эгч хорим хийхийг огт хүссэнгүй. Ээж үеэл хахад хідэн зоос өгөөд эгчийг эрг гисэн нь тэр хоёрын сэтгэлийг гадарлаж байсных бизээ. Тэгээд ч цүй эгч хадамд гарах хүсэлгүй байгааг мэдэж байлаа. Жижиг хотод эхнэр нөхөр болоогүй эрэм хүмүүс нэгнийхээрээ орж гарах ясаггүй. Хилэм татлах учраа ээж ийм аргаар хоёрыг уулзуулжээ. Ах эгчийг эргэж очсон тэр өдөр эмээгинд эгч эгчийн эмэгтэй үеэлдүүгээс өөр хүнгүй байж. Үеэлдүү нь ахыг танихгүй учраас өвөөтэй уулзахаар ирсэн хүн биз гэж санаад та хүлээж угаарай. Одоохон өвөөг дуудаад ирье гэсээр гүйж гарав. Ах уучраа хэлтэл охин сонссонгүй хэдийн гүйгээд явчихжээ. Ах эгчийг дотор байгаа болов уу гэж бодож зогсдол эрсний эгч мэдээд дууджээ. Ах өрөөнд орж орны захад суугаад дуухыг нийлж би чинь яаж байна гэж асуухад эгч тэсгэлгүй гараас наатахад цөрхөрт л уйлв. Ах яах учраа мэдэхгүй самгардаж хэлэх үгээ олж ятан суутал гадаа хөлийн чимээ дуулдаж өвөө ирлээ. Эгч чамааг явуулсан уу? Эгчд баярлаж явдгийн минь дамжуулаарай. Би ачийг хариулж чадахгүй биз. Эгчинд байхдаа би жаргалтай байсан. Миний үгийг эгчд дамжуулаарай. Хадмын талынхан маань надад их сайн. Бэрн болоод очивол зовоохгүй л байх. Гэхдээ үнэндээ тэднийд очмооргүй байна. Би жаргалтай байсан. Өгсөн ч харамсах юм алга. Би угаасаа ийм зөрүүд хүн. Тиймдээ ч өдий болтол ингэж яваа биз. Эгч үргэлж миний төлөө явсаар ирсэн. Надад санаа зовлтгүй гэж хэлээрэ гэд нулимстай нүдээр нэмсэглэж би хүссэн бүхнээ хүртсэн болохоор жаргалтай байна гэж өгүүлжээ. Ах юу хэлэхээ мэдсэнгүй. Өвөө ахыг ирсэн талархаж бууга илэрхийлээд ээжийг санаа зовлтгүй эгч удахгүй эдгээд хормоо хийн гэсэнд ах салах ёс гүйцэтгэн тэндээс гарчээ. Түүнээс хойш эгчтэй уулзаагүй юм санж. Ах эгчийг их л гунигтай уйлж байсан. Юунаас болоод өөд болсныг даанч мэдэхгүй юм даа гэж хэлж билээ. Төгсгөл. Хаврын амралтаар гэртээ ирэхэд ээж цүй хорим хийх хүсэлгүйгээ шуудхан хэлсэн бол болох л байсан гэд санаа алдсан юмдаг. Цаг наашлан нар дулаан илчээрээ ээж цүй игчийн булшин дээр өвс ногоо цух үйжээ. Ногоо гарч гудамж зээлээр шин ногоо сонгон сармис худалдах хүмүүс үзэгдэнэ. Хүүхдүүд удын туйхан мужир таслан ороож байгаа чүгэлдэхэд өвлийн сардаа нам гүмхэн байсан жижиг хот дуу шуугаар дүүрнэ. Хаа сайгүй шувууд жиргэж хаврын сар ирснийг дохиолно. Гэлээч төд бодлогогүй уляасны өнгөрөөл хийсэж эхлэхэд шувуудын жиргээ дуултахаа болдог билээ. Манай нутаг дулаарх нь хурдан. 5 хоног үгүй юу мод гөлөглөж ногоо урган газар дэлхий танигдахын аргагүй өнгө засна. Битүү навчилсан энэ мод хэдхэн өдрийн өмнө нүцгэн байсан тэр мод мөн үү гэмээр хурдан ногоорхийг яана.
Түргэн урсгалд уулын гориг шиг жирэлзэн ирэх хавар цаг би ирлээ гэж шивнэн эсгэрсээр явж одно. Хотод маань илүү хэдэн өдөр саатдагч болоосай. Хавар цаг хааяаггүй л ийм богинохон байдаг та. Ойхид хувцаа нэмэглэн 2-3-аараа нийлж морин тэргэнд суугаад гудамж зээлээр эргэлдэн гоёл чимэглэл сонирхон зугаалахад цүй ихч морин тэргэнд суугаад манайд ирэхгүй л хамгаас халаглалтай. Төгсөв. Орчуулсан Бат Эрдэнийн гэрлээ.